За гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шинжийг бид нэр мэдэхгүйгээр хохирогчдод үйлчлэгээ туслалцаа үзүүлэхэд маш хүндрэлтэй байх болно. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг маань яг юу юм бэ гэхээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хэн нэг нь нөгөөгөө өөрийнхөө иргэшээл хяналтанд оруулж байгаа, хамааралд оруулж байгаа юм тэгс бус харилцааг гэр бүлийн хүчирхийлэл гэж нэрлэдэг. За гэр бүлийн хүчирхийллийн хувьд бол эдийн засгийн, бэлгийн, сэтгэл санааны, бие махбодын гэх мэт юм дөрвөн төрлөөр илэрч байдаг. Зөвхөн энүүгээр бол хязгаарлагддаггүй. Сайн байна уу та? Сайн байна уу. Ямар үйлчлэг явах вэ? Миний хүүхдийн мөнгө сургаж явна л да. За. Тий, уул нэг өдөрт төрчтэй санагдаад ах юм. Дансанд нь ороод болох нь гайхал. Та аль багийн хэдэн тодод амьдардаг хүн бэ? Би 4-р багт амьдардаг. 4-1-ийн 3 тод. Хин гэж хүн бэ? Энэ л. За. Танах чи нөгөө саяхан нүүж ирсэн айл шүү дээ, тий? За. Хүүхдийн мөнгө сар бүрийн дунджаас хойш буудаг байгаа. Та 15-наас хойш банкн дээр очиод асуувал орцсон байгаа. Тий. Бүх айлын хүүхдийн мөнгө ижилхэн буудаг. Тэгэхээр та сарын дунджаас хойш очиод асуухад орчно л гэсэн. За би тэгвэл тэгээд асууж байна. За баярлалаа. Ихчээ уучлаарай юм асуу. Таны хацар яасан юм бол? Энэ нэг сүртэй асуудал шээ. Нэг таны юм шилээ авчих уу? Авч. Нэг таны юм явж байгаа бүдрээ тонцыг. Тэгээ харин нүдээ жаахан яачих бол. Цаачих шиг болсон. Гарч яасан юм бол? Яг нь онгохтой дараа тончихгүй юу? Тэгсэн нь өвчөө ороод тостроход нэг бооцсон байгаа юм л дээ. Тий. Та нөхөртэй юу? Гэр бүлтэй юу? Хэдэн хүүхэдтэй? Нөхөр байгаа. Би нөхөр нэг хүүхэдтэй хамт. За. Миний харж байгаагаар бол та нэг бүдрээд унтсан гэж харагдахгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн юм болов уу гэж би харж байна л та. Үгүй юу ч тийм байх. Зүгээр л дээ. Таны би одоо зүгээр үү? Би зүгээр нэг асуудал байхгүй. Нийгмийн ажилтныхаа хувьд хэрвээ та хохирогчоор тогтоох юм бол би таныг эмчийн үзлэгт хамруулад цагдаагийн албаагч гэж байдгийн хорон дээр энэ цагдаагийн албаагчийн хамгаалтанд оруулаад өгөх боломж байгаа. Тэгээ бүр цаашлах юм бол таныг төр хамгаалах байранд ч хүргэж болж байна. Төр хамгаалах байраа? Тий. Та надад үнэн хэлж болохгүй юу гэчээ? Хуулийн дагуу одоо та бүхэн ярьж байгаа яриа бол нууцлагддаг байгаа. Тийм. Яг энэ нэг олон хүн дээр атгах асуудал биш л дээ. Нөхөр маань их тангийн нарийн хурж ирчээд хоёрын дунд нэг асуудал үүсээ тэгээд тэрнээс халаад маргалтаад намайг цоцсон юм л та. Тэгээд уулын ч нэг байга цодоод байдаг юм аа. Тэр өдөр л тэгээд яасан нэлээ ууртай байсан юм уу? Нэг юм л болчихлоо л та. Үгүй миний харж байгаагаар одоо л тийм биш л харагдаад байна да. Нэг удаагийн давтамжтай биш н олон удаагийн давтамжтай юм шиг харагдаад байна. За. Таны байдлыг ойлголоо. Яг ийм тохиолдолд бол одоо нийгмийн ажилтныхаа хувьд нөхцөл байдлын үнэлгээ гаргаад тэгээд тэрийг хамтарсан баг гэж байгаа тэрнийхээ хамтарсан багийнхаа хурлаар оруулаад арга хэмжээг хэлэлцээд тэгээд зөвхөн арга хэмжээг шуурхаа аваад шийдвэрлэх боломж байгаа. Та одоо эргээд гэрте очиход танд ямар хүндрэл бэрхшээлээ? Яг үнэлээд нөхөр маань сүүлд нэлээд арх угаад байгаа юм л да. Тэгээд одоо ч гэсэн ачаар танаас согтоо байгаа л та. Таны хүүхд ч хаанага вэ? Хүүхдээ нөө зуны амгалт болсон болохоор зэрэг эмээ өвлийн явуулцыг. За. Таны энэ нөхцөл байдлыг мэдлээ. Би ер нь таныг юу яа? Нийгмийн ажилтныхаа үүргийн дагуу эмч болон цагдаагийн албаагчд холбон зуучлж өгье.
Нийгмийн ажилтны чиг үүрэг нь тулгымдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийг өөрчлөх, амьдралын чанарыг дээшлүүлэх, чадвах бүрдүүлэх, эрх чөлөө шударга ясыг тогтоох. Нийгмийн ажилтнанд хүн амд нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ үзүүлэх замаар хүмүүсийг хөгжлийн үйл ажиллагаанд татан оруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үүрэг бүхий хүмүүс юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэнцэх тухай хуулиар хүлээсэн нийгмийн ажилтны чиг үүрэг. 1. Сумд үүрэг баг хорооны нийгмийн ажилтны хүлээх үүрэг. 2. Сургуулийн нийгмийн ажилтны үүрэг. Сумд үүрэг баг хорооны нийгмийн ажилтан дараах үүргийг хүлээнэ. 1. Хохирогчийг мэдээлэлээр хангах. 2. Сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх. 3. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх. 4. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчийн хэрэгцээг тодорхойлж, хамтарсан багаар үйлчлэгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах. Үүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээ, аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүйн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа. 5. Хохирогчийг асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг зохион байгуулах. Хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхэд гэр бүлийг илрүүлэх судалгааг сум баг хорооны засаг дарга, цагдаагийн алба хаагч, эрүүл мэндийн ажилтнтай хамтран хийх, бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд ашиглах. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэсэн сургалт сурталчилгааг зохион байгуулах. Хохирогчид үзүүлэх хамтарсан багийн үйлчилгээг төлөвлөх, уялдуулан зохицуулах, үйлчилгээний тайлан мэдээнд үндэслэн дараа жилийн үйлчилгээний шаардлагатай зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах саналыг засаг даргад гаргах. Хуульд заасан бусад чиг үүргийг хүлээнэ. Сургуулийн нийгмийн ажилтан дараах чиг үүргийг хүлээнэ. 1. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр хамтарсан багтай хамтран ажиллах. 2. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ, туслалцаа, дэмжлэгийн талаар эцэг эх, багш, холбогдох бусад ажилтнанд зөвлөгөө өгөх. 3. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагч, багш, боловсролын байгууллагын бусад ажилтан, эцэг эхэд мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах. 4. Хөтөлбөр стандарт журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих. Хамтарсан багийн чиг үүрэг. 1. Урьдчилан сэргийлэх ажиллагаа. 2. Хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох. 3. Хохирогчийг нөхөн сэргээх үйлчилгээ. 4. Статистик мэдээллийг баримтжуулах, мэдээлэх. Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар цагдаагийн шуурхай дуудлага 102, Улаанбаатар хотын цагдаагийн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн утас 107, хүүхдийн тусламжийн утас 108-д дуудлага өгөх боломжтой. Бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх үүрэгтэй. Нийгмийн ажилтан цагдаагийн байгууллагад хандаж гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ хийлгэнэ. Нөхцөл байдлын үнэлгээ хийж хохирогчийн хэрэгцээг тодорхойлж хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр хамтарсан багтай хамтран ажиллана. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ, туслалцаа, дэмжлэгийн талаар эцэг эх, багш холбогдох бусад ажилтнанд зөвлөгөө өгнө. Хүүхдийн тусламжийн утас 108, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид зөвлөгөө өгөх утас 107. За сайн байна уу та? Сайн байна уу? За та Марлагийн маань хэн блэ? Аавч наа. Аавч наа. Энэ аав ээжийн би бол дуудуулсан юм. Яасан юм болоо? Аавч хоёр нь мал дээр байгаа. Тэгэхээр жоохон ирэх боломжгүй л болчиход байна. Тийм үү. За. Тийм бол за яах вэ? Ер нь бол марлаад маань нэг хэд асуудал байна л да. Та мэдэж гин үгүй юу? Энэ 7 хоногт хичээл дээрээсээ суусангүй. Өмнөх 7 хоногт ч гэсэн 2 өдөр хичээл дээрээсээ ирсэнгүй. Тэгээд ингээм марлаа маань хичээл дээрхгүй байж байгаад нэг ирэхээрээ энэ гар хөлн хөхөрцөн нүүр аман шалбарсан байдалтай ирэх юм аа. Тэгээд нэмэгтэй хөхтэй ч зодон цохоод яваад байт юм уу гэхээр бас сонин тий. Ангийнхан өвгөд нь шоглоод байт юм уу гэхээр бас тийм ерөөс харагдахгүй юм. Марлаа маань бол айлын том охин үстэй. Тийм, айлын том.
Эсвэл гэр оронд янз бүрийн асуудал гараад байт юм болоо танд мэдэх юм байна уу? Гэр оронд нь ч ямар асуудал гарах вэ? Эднэр чинь малдаа явцгааг л бүгдээрээ л завгүй яцгаад байна шүү дээ. Би бол өөрийнх нь дэргэд байхлаараа айл болох хичээлд нь явуулаад хараад идэв. Тэгээ намайг ажилдаа явцсан хайгаар харин гэрээс нэрээд агаад явчих юм аа. Тэгээ жоохон зайдуу байдаг болохоор ирүүлж чаддгүй юм шиг байлаа. Тийм үү. За би нийгмийн ажлынхаа үүргийн хувьар одоо энэ сургууль сурж байгаа хүүхдүүдийг хуулийн дагуу хамгаалах ёстой. Тэгэхээр ер нь аль марлмаа маань миний бодлоор яг нэг гэр бүлийн хүчирхийлэл тавтаад байна уу та гэсэн юм ажиллах гээд байгаа. За юу танд вэ? тийм гэрийнхэнтэйгээ байгаа хүүхд ч одоо юу гэж хүчирхийлэл төртгөө. Ер нь бол юм шүү. Одоо бидний дунд ингээ ярьж байгаа яриа бол хуулийн дагуу нууцлагдсан байдیں۔ Тэгэхээр санаа зовхгүй одоо асуудал байвал ярьж болно гэсэн үг. Хэрвээ тань мэдж байгаа юм байвал ингээ хилээд өгч байгаа чинь марлмаагийн маань л хувьд их сайн зүйл шүү дээ. Марлагийн авч өмнө төрсөн ах юм байна. За. Тэгээд сүүлийн үед харин уугаад агсан цогтуу тавиад гэрийнхнийгээ жоохон зовоогоод идэх болсон юм шиг байлээ. Тэгээд энэ дээр нь би хэлэхлээр өрөөсө тоож байгаа шинж алга. За. Марлаг өөрийнх нь дэргэд юм аваад байлгаад байгаа. Энэс өөрөөгөө надад хийж чадах юм байхгүй л байна л да. Тэгээд намайг ажилдаа авцсан хайгаар л энийг ирээд аваад явцсан баг юм. Өөрөө ер нь гэртээ арих их дургүй байдсан шүү дээ. За хэрвээ марлаа маань хоригчоор тогтоогдсон тохиолдолд одоо нийгмийн ажилтан миний зүгээс эмчийн үзлэгт хамруулах, цагдаагийн албан хаагчийн хамгаалалтанд авах, бүр цаашлах юм бол түр хамгаалах байранд хүргэж өгөх ийм үүрэг байт юм аа хуулиараа. Тэгээд энэ цагдаа сэргийлэх гэдэг явуулахаар асуудал бүр хүндэрчихгүй юу? Тийм зүйл болохгүй. Яа тэгэхээр нийгмийн ажилтан миний үүрэгт одоо яг марлагийн тохиолдолд нөхцөл байдлын үнэлгээ хийж хамтарсан багийн хурлаар оруулж одоо зохих арга хэмжээг авах бүрэн боломжтой гэсэн үг. За ойлголоо. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. 2017 оны 7 сарын 26-ны хамтарсан багийн оролдоо нээстийн мэдэгтэй. За хэлцэх асуудлуудыг нарийн бичгийн дараа танилцуулах уу? За сайн байцгаана уу. Бүгд нь энэ өдрийн мэнд хүргэе. Энэ хамтарсан багийн хурлаар нийтдээ 3 асуудал хэлцгээр байгаа. Нэгдүгээрт нь болохоор засаг дарга танд хандаж гомдол ирүүлсэн эргэн энерл гэх чимэгтэй байгаа. Нөхөртөө зодуулсан гэх. Хоёрдугаарт бол эцэг ихтэй зодуулдаг марл ахны талаар байгаа. Гуравдугаарт болохоор өрхийн эмчэд хандсан болормоо гэж эмэгтэй байгаа. Мөн л гэр бүлийн хүндээ зодуулдаг гэх ийм 3 асуудал хэлцгээр байгаа. За нийгмийн ажилтны зүгээс тухайн хохирогч тус бүртээ ярилцлага хийж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байгаа. Тэгээд тухайн үнэлгээгээр зайлшгүй хамтарсан багийн хурлаар хилцэж шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна. За цагдаагийн албаагч энэ 3 асуудал юу болж байна? Хэрэг мэрэг үүссэн үү? За эргэн энерлийн хувьд болохоор одоо нөхрийг нь газар дээр нь очиж баримтжилсан байна. За эргэн болормоогийн эрэг дээр болохоор эрүүг эрэг үүсгэхэд шалгагдаад явж байна. Тэгээд с ижигтний болохоор цагдаа урах арга хэмжээ авагдсан байна. За марлаа гээд охины хувьд болохоор материал нь өнгөж ирээд шалгагдаад явж байгаа энэ хүүхэд нь болохоор сургууль завсардаад нэлээд удаж байгаа. Тэгээд хөдөө ээж аав нь мал дээр байдаг. Тэгээд аав нь хүчирхийлэл үлдэж ээж болшгүй гэсэн үүднээс шалгагдаад явж байна. За өрхийн эмч энэ асуудлууд дээр ямар мэдээлэл өгөх? За миний хувьд 3 охирогчийн тал дээр эрүүл мэндийн үйлчлэг авах шаардлагатай гэж үзэж байгаа. Энерлийн хувьд баруун шууны доод хэсгийн гадна гадагт босоо байрлалтай 3-ыг харьцах нь 2.3 см хэмжээтэй шаргал өнгийн цус суралттай. Баруун дохоо зүүн өвдөг зулгаралттай байсан. Энэ дээр бол би яаралтай арга хэмжээ авч боолт хийсэн байгаа. Хохирогч болормоогийн хувьд баруун гарах хавцсан.
нилийн дарж үзэхэд нилийн зовиртой байх шиг ажиглагдсан. А баруун нүдний доод зөвхөнд дөрвийг харьцан 2.1 см-ийн хэмжээтэй хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтай. А зүүн шанааны доод хэсэгт босоо байралтай 3-ыг харьцан 1.2 см хэмжээтэй улаан өрөө өнгийн тов тогтсон зулгаралттай байсан. Тэгээ толгоон баруун хэсэгтээ бас хавдартай байсан. Энэ дээр би энд үзүүлэх яралтай арга хэмжээг нь аваад аймаг руу бичиг хийж өгсөн байгаа. За хохирогч марлын хувьд гэх юм бол бэртэл гэмтэл аваад нэлээд удчихсан байсан. Гадна гэмтэл багч нарийн шинжилгээ үзүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн л дээ. За сургуулийн нийгмийн ажилтны хувьд өгөх мэдээлэл үлээ. За над дээр марлагийн охины асуудал байна л да. Энэ охин маань яасан гэхээр сүүлийн 1 жил гаруй хугацаанд хичээл бол засвардсан байдалтай байгаа. Яагаад засварцыг тодруулах гээд гэр бүлээст нь хүн дутсан боловч тэгээ эцэг нь бол ирээгүй над дээр. Аавынхын дүү гэсэн хүн ирсэн. Тэгээ ерөнхийдөө бид гурав ярилцаад тодруулахад аав нь нэг хүүхдэд арх уучаараа зодоод байдаг. Тийм юм хийсэн л дээ. Ер нь ингээд ажиллаад ахаар марлмаа маань ингээд хичээлээ засвардаад ирэхээр хөл гарна нэг битүү бэртэлтэй нүүр аман шалбархаатай ийм өсөл байдалтай ирдэг. Тэгэхээр миний хувьд юу гэж үзэх гээд байна гэхээр гэр бүлийн хүчирхийлэл давтаад байна уу гэсэн ийм л их тийм үржилсэн үнэлтэнд хүрчээд байна. За хэдүүлээ одоо нөхцөл байдлынхаа үнэлгээг хийж эхлэе. Эдгээр 3 хүн дээр одоо ямар үйлчлэгээ шаардлагатай байх саналуудаа хэлцгээх үү. Эхнээс нь нийгмийн ажилтнаас. Миний хувьд бол энерлийн тухайд сэтгэл зүйн хувьд нэлээд их дарамттай байгаа. Дарамт шахалтанд орсон. Тэгээд эрүүл мэндийн хувьд ч бас тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Марл охины тухайд бол аюулгүй байдлын асуудлыг шийдэхин тулд эхлээд төрийн хамгаалах байранд хүрэх хэрэгтэй гэж үзэж байна. За 3 дугаарт бол болормоогийн хувьд нөхөр нь одоогийн байдлаар хоригдсон байгаа учраас эхний ээлжинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Миний хувьд ийм саналтай. За цагдаагийн халбагч эдгээр асуудлууд дээр ямар саналтай байна? За эргийн энерлийн хувьд болохоор төр хамгаалах байранд одоо хүрэх ажлыг миний зүгээс зохион байгуулахад нь туслая. За энэ марлгийн охин дээр болохоор аюулгүй байдлын үйлчлэгээ авах саналтай байна. Учир нь одоо марлыг хүчирхийлээд байгаа энэ аав нь болохоор мэдээж 7 хоногийн хугацаанд хэрэгжлэгдээд буцаагаад гарах учраас энэс хойш одоо үүсэх хэрэгцээ үр дагавар хэлээд байна гэж үзэж байна. Ийм саналуудтай байна. За сургуулийн нийгмийн ажилтан таны санал. За миний үзэж байгаагаар марлаа охин маань гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна гэж үзэж байна л да. Тэгэхээр эхний авах арга хэмжээ маань цагдаагийн байгууллагын хамгаалтанд авах. Тэгээд мэдээж хүүхдийн эрх зөрчигдэж гэдэг асуудал тавигдж байгаа учраас одоо мэргэжлийн байгууллага буюу хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагатай хамтарч ажиллая гэсэн ийм саналтай байна. За өрхийн эмчийн хувьд ямар саналтай байна? Энэ 3 хохирогчийг аймаг руу явуулж нарийн үзлэгт оруулах хүсэлтэй байна. Тэгээд энэ юу гэсэн бэ үгүй гэхээр эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ 3 хохирогчтой айл алын дээр нь үзлэгийн тэмдэглэл үйлдсэн байгаа. Энэ мэдээллийг хамт бас давхар өгүүлж болох. За өнөөдрийн уралдаанаар бид нөхцөл байдлынхаа үнэлгээг хийж дуслаа. Одоо ингээд дүгнэлт хэсэг рүү орё. За эргэн энерлийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ мөн сэтгэл зүйн үйлчилгээ бол шаардлагатай гэж үзэж байна. Энэ дээр өөр ямар нэгэн санал байхгүй бол энийг шийдэх үү? За шийдлээ гэж үзлээ. За эргэн марл охины хувьд болохоор эрүүл мэндийн үйлчилгээ мөн сэтгэл зүйн үйлчилгээ бол шаардлагатай гэж үзэж байна. Мөн дээр нь энэ аюулгүй байдлын үйлчилгээг бас давхар шийдвэрлэх саналтай байна. Ямар нэгэн санал байна уу? Дэмжих үү? За дэмжлээ. За 3 дахь хүний хувьд болормоо. За энэ хүний хувьд эрүүл мэндийн үйлчилгээ мөн сэтгэл зүйн үйлчилгээ мөн аюулгүй байдлын үйлчилгээгч мөн давхар үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Холбогдох хүмүүс нь одоо аймаг руу ярьж эдгээр ажлыг бол
зохиог байгуулах шаардлагатай. Энэ иргэн одоо болормогийн хувьд аюулгүй байдлыг хангах ажлыг бол цагдаагийн албаагч хариуцж ажиллана. Мөн одоо шаардлагатай хүмүүс рүү би өөрийн биеэр одоо аймаг руу уцс тээ. За ингээд хамтарсан багийн өнөөдрийн хуралдаа өндөрлөжээ.